Онцгойдлын байгууллагаас их дэлхийгийн хайрлах хамгаалах цөлжилтийн эсрэг зохион байгуулж байгаа тэрбум мод үндэсний хөтөлбөр нэгдэж 2022-оос 2030 онд 10 сая модыг тарьж ургуулах зорилтыг тавиад байна. Энэхүү зорилтын хүрээнд 2022 оны хаврын тариалтыг эхлүүллээ. Хаврын тариалтын өдрүүдэд 74,387 мод тарьж ургуулахаас Оросын холбооны улсын шинжилгээ ухааны академийн Сибирийн цэцэрлэгжүүлэлтийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэмжлэгээр 30,750 жимс жимсгэн 4,400 улиас хус модыг тарих ажлыг албаны хэмжээнд өрнүүлж байна. Зөвхөн одоо тэр модгээд модыг тарихаас гадна энийг тайрж, арчилж, ургуулж, амьд одоо байгальд нь бий болгож, за нөгөө талдаа байгаа ойн сангаа хамгаалах чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй. Энэ жил Монгол Улсын засгийн газраас ойн сангийн энэ хортон шавьчныг устгах чиглэлээр өмнө нь гаргаж ирсэн хөрөнгөө 3 дахин нэмэгдүүлсэн. За энэ чиглэлээр одоо яг хугацаанд нь стандартын энэ одоо хортон шавьчныг устгах ажил хийгдэж байна. Энд одоо онцгой байдлын байгууллагаас нэлээдтэй оролцож байгаа. За бид нар ойн төмрийг хамгаалах чиглэлээр бас нэлээд анхаарал хандуулах хэрэгтэй. Өнгөрсөн одоо 10 жилийн хугацаанд 350 гаруй тэрбум төгрөгийн одоо хохирол учраас ойн төмрүүд бий болсон. Тийм учраас энэ чиглэлээр соёнгүйгөрөх ажлыг хийх, энэ чиглэлээр иргэдэд зөв мэдээлэл өгөх чиглэлд онцгой байдлын онцгой одоо өөрийгөө үзүүлж ажиллах хэрэгтэй гэж онцгой байдлын албаных бол бас нэг одоо чухал мод тархалтынхаа хүрээнд хийж байгаа ажил бол ажилчдынхаа за нийгмийн хэрэгцээнд за нийт зах зээл дээр гаргах жимс жимсгний аж ахуйд нэлээд анхаарлаа хандуулж байна. Тийм учраас жимс жимсгэн бол өөрөө энэ тэр мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдэх нэг том ажил. Бид нар жимс жимсгэнээр дотоодын хэрэгцээг хангах зайлшгүй шаардлага байна. Нөгөө талаас жимс жимсгний аж ахуйг хөгжүүлснээр олон айл өрхийн одоо амжиргаанд дэм болох иргэдийн одоо хүнсний хангамжинд томоохон нэмэр оруулах юм боломж нөхцөл үүсгэж өнөөдөр энэ яг жавхлантын амын жишээ нь онцгой байдлын алба ерөнхий газрын харьяа одоо жимсний аж ахуйнхаа суурийг тавьж ихний модоо тарьж байгаа талхалтай байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод одоо үндэсний хөтөлбөрийн хүрээнд онцгой байдлын байгууллага бас нэгдэж 2030 он хүртэл 10 сая мод тарих томоохон зорилт төвшүүлээд ажиллаж байгаа. Тэгээ энэ одоо хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн мод тарих өдрүүдээр нийтдээ одоо албаны хэмжээнд 74,000 гаруй одоо мод суулгацыг тарьж байна. Энэний 35,000 нь бол жимсний мод. Жимсний мод бол бас нэг давуу тал нь бол өрсөлдүүдийг эрхчлүүдээс гаргаж авах. Дээр нь одоо жимс тарьж ургуулад түүнийгээ дотоодынхаа хэрэгцээнд, аж ахуйн хэрэгцээнд одоо хэрэглэх тийм боломжтой байна. Тэгээ энэ жилийн хувьд бол одоо бүсчилсэн хэлбэрээр бүсийн төвүүд за дээр нь одоо энэ онцгой байдлын ерөнхий газар богдуул байгаль орчин аюулын жуулчлалын яамтай одоо хамтраад тусгаалсан энэ хэрэгцээний газар дээр ойг нөхөн нэмэгдүүлэх, нөхөн сэргээх ийм зорилготойгоор ийм одоо мод тарих ажлыг эхлүүлж байгаа. Энд бол одоо 8,900 гаруй мод суулгацыг бид нар одоо тарьж байна. Нэг одоо онцлог зүйл нь бол Оросын холбооны улсын шинжилгээ ухааны академитай Сибирийн ойн хүрээлэнтэй хамтарч ажиллаж тэндээс одоо мэрэгжлийн хүмүүсийг ураад одоо тэдэнд байдаг суулгацыг бол бид бүхэн бас өөрсдөө тэдний дэмжлэгтэйгээр авч ийн суулгаж байгаа бас ач холбогдолтой. Тэгээ манай одоо албан хаагч бүр энэ одоо үйлсэд бас гар бие сэтгэл нэгдэж орж байгаа. Тэгээ онцгой байдлын байгууллага бол хүрээлэн буй орчноо авардаг, хамгаалдаг ийм бас үйлстэй, ажилтай. Тэр утгаараа ч гэсэн одоо ойн санд учирж байгаа энэ охирлыг бууруулах тал дээр бол эрхчлүүлүүд бусад байгууллагуудтай илүү хамтарч ажиллах хэрэгтэй. Тухайлж одоо ярих юм бол 10 жилийн судалгаагаар нийт одоо ой хэрийн төмөрт 856 мянган га талбай одоо өртөж 350-аад тэрбум төгрөгийн шууд хохирлогдсон. Тэгэхээр энэ одоо ойн санг бид нар одоо болшгүй төмрөөс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, ялангуяа иргэдийн одоо ухамсарт хэв маягийг төлөвшүүлэх, өөрөөр хэлбэл ойгоо одоо хамгаалах, ойгоо хайрлах энэ төлөвшлийг одоо бэхжүүлэх тал дээр бол байгууллагатай ихээхэн хамтарч ажиллах нь шаардлагатай байгаамаа гэж үзэж байна. Онцгойдлын байгууллага нь мод тарьж ургуулсан ногоон орчныг бий болгох зорилттой Оросын холбооны улсын шинжилгээ ухааны академийн Сибирийн цэцэрлэгжүүлэлтийн эрдэм шинжилгээний хүрээлэн, ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, хөдөө аж ахуйн сургуулийн агроэкологийн сургууль, онцгойдлын ерөнхий газрын дэргэдэх гамшиг судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж байна. Тэр бомод үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв орон нутгийн онцгойдлын байгууллагын албаагчдын үндэсний хэрэгцээг хангахад зориулж агро паркийг байгуулан 950 мянган жимс жимсгэн албаагчдын амны хашааг ойжуулах аяны хүрээнд 60 мянган мод ойн санг нэмэгдүүлж нөхөн сэргээх зорилгоор 9 сая модыг зориудаар болон хамгаалж ургуулах аргаар тарьж ургуулна. Бүх бүсийн төвөдүүд одоо аймаг орон нутагт
энэ мод үржүүлгийн салбар нэгжүүдийг байгуулах асуудал болж чухал. Мэдээж хүмүүсээ сургана, үржүүлгийнхаа талбайг олж явна. Яг технологийн гормын дагуу тэнд одоо тарьж өршлүүргийг бий болох асуудлуудыг үе шаттай хэрэгжүүлнэ. Ингээд үрээ одоо бэлдсэний дараа мэдээж одоо талбай дээрээ тарьж ургуулах асуудал байна. Дээр нь манай албаагч нар өөрсдийнхөө одоо санаачлагаар хавар намрын одоо улиралд хашаанда ойр орчимдоо 10-аас доошгүй мод бут сөөг одоо жимсгний мод тарьж энэ одоо том улсад тог нэмрээ оруулах мөн одоо бас өөрсдийнхөө амьдрах орчныг бол тогтжуулах, ногооруулах ийм бас томоохон зорилт бол дэвшүүлж байна. Зориудаар тарьж ургуулах зорилтын хүрээнд Хойд Бүсийн төв Орхон аймгийн онцгой байдлын газар, Өмнөд Бүсийн төв Өмнөгов аймгийн онцгой байдлын газар, Зүүн Бүсийн төв Дорнод аймгийн онцгой байдлын газар, Баруун Бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газруудад үржүүлгийн нэгж байгуулж аймагуудын онцгой байдлын газарт нийлүүлэхээр ажиллаж байна. Мөн хоо хөрийн гал төмрийн тоог бууруулах, ортон савжийн дархалтыг багасгах, байгалийн дагалдах байдлын ашиглалтыг хязгаарлах зорилгоор байгаль орчин аялал жуулчлалын яам, хүнсүдэ аж ахуй хөнгөн үйлдвэр яам, цагдаагийн ерхий газрын экологийн цагдаагийн алба болон орон нутгийн удирдлага нөхөрлөлттэй хамтран хамгаалж ургуулах арга хэмжээг хэрэгжүүлэх юм а. Онцгой байдлын ерхий газрын дэргэдэг гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс Дэлхийн зам Монгол олон улсын байгууллагатай хамтран Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч өгдсөний 100 жилийн яваг тохиолдуулан гамшигын эрсдлийг бууруулах, ур амьсгалын өөрчлөлийн нөлөөллийг багасгах чиглэлээр гамшигын эрсдлийг бууруулах шинжлэх ухаанд санаачлах сэдвт арга хэмжээний хүрээнд эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааныг зохион байгууллаа. Энэхүү өгүүллийн уралдаан нь 2 үе шаттайгаар явагдсан юм. Тус уралдааны 1-р шатанд 15 бүтээл ирснээс 2-р шатанд шалгарсан 9 бүтээлийг хэлэлцүүлж шилдэгүүдийг тодорхойллоо. Гамшигын эрсдлийг бууруулах шинжлэх ухаанд санаачлах арга хэмжээг 2021 оны 11-р сараас эхлэн зохион байгуулад одоо 6 сарын хугацаатай ингэж үргэлжилсэн ийм арга хэмжээ зохион байгууллаа. За эхний арга хэмжээ бол эрдэмтдийн үг хэлэлцүүлэхээр бол бид хүн нээлттэй хийсэн. Эрдэмтдийн үг хэлэлцүүлэхээр гамшигын эрсдэл, ур амьсгалын өөрчлөлт ямар нөлөө байгаа юм, нийгэм эдийн засагт ямар одоо сөрөг нөлөөлөл учруулад байгаа юм бэ? Энэ дээр одоо шинжлэх ухааны байгууллагууд, бусад холбогдох талбарт хэрхэн хамтарч ажиллах юм бэ гэдэг тал дээр бол яг эрдэмтдийн одоо үгийг бид нэр одоо сонссон байгаа. Энэ бол үндэсний хэмжээнд вебинар хэлбэрээр явагдсан. Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс жилдээ нэг онол практикийн баг хурал, нэг эрдэм шинжилгээний хурал одоо тогтмол хийдэг. Энд бол Хэвчлэн гамшигын эрсдлийг бууруулах чиглэлээр, гамшигаас хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд, эрдэмтэн судлаачид ордог байсан бол энэ удаагийн одоо уралдаанд, эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаанд бол маш олон салбарын одоо олон залуу эрдэмтэд орсон. За энэ эрдэм шинжилгээний уралдаанд ирсэн бүтээлүүд бол 15 бүтээл ирсэн. За энэ 15 бүтээлээс бол 9-ийг нь шалгаруулж 2-р шатны шалгаруулалтанд оруулсан байж байгаа. За энэ бүтээлүүд маань онцлог нь юу байсан бэ гэхээр зэрэг шинжлэх ухаанд суурилсан гамшигын эрсдлийг бууруулах үйл ажиллагааг хэрхэн оновчтой зохион байгуулах юм бэ? Энийг одоо яаж энэ инновацийг яаж гамшигын эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд, гамшигаас хамгаалах үйл ажиллагаанд нэвтрүүлэх вэ? Энэ талын одоо эрдэм шинжилгээний энэ талын шин санал санаачлагыг агуулсан. За тэгээд яг туршилтанд суурилсан туршилт судалгаанд суурилсан ийм эрдэм шинжилгээний өгүүллүүд бол 2-р шатны шалгаруулалтанд оролцсон. За тэгээ эндээс бол үерийн Улаанбаатар хотын үерийн эрсдлийн өнөөгийн нөхцөл байдал дээр шинжилгээ хийсэн. За энэ арга бол энэ судалгааны ажил бол тэргүүн байрыг эзэллээ. Энэ бол үнэхэрийн практик нэвтрүүлэх үйц ийм эрдэм шинжилгээний өгүүлэл байлаа. Шинжлэх ухааны байгууллагууд маань, шинжлэх ухааны академи, шинжлэх ухааны байгууллагууд маань бол үнэхэрийн онолын түвшинд, шинжлэх ухааны түвшинд бол томоохон судалгааны ажлуудыг хийж байдаг. Тэгээ гамшигаас хамгаалах салбарт бол энэ практик хэрэгцээ шаардлага байж байдаг. Энэ хоёрын уул зургийг бол өнөөдрийн энэ эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаан бол холбож өглөө гэж бид нэр ойлгож байна. Шинэ Монгол технологийн дээд сургуулийн барилга архитектурын тэнх мэргэжлэгч докторант Отгонбаярын үерийн аюулаас хамгаалах зурвас газрын хил цагийг тодтгон тогтоох асуудал Улаанбаатар хотын баруун уулын системийн жишээн дээр сэдвүүд илтгэл тэргүүлсэн юм а. Дээдварт Азийн хөгжлийн банкны төслийн мэргэжилтэн Отгонбаярын ой хэрийн төмрийн эрсдлийн загварчлал. Билүүн төгсийн ой хэрийн төмрийн эрсдлийг вебд суурилсан олон хүчин зүйлийн аргаар тооцоолох бэлтгэлүүд шалгарлаа.
Харин 3 дугаар байр доктор Базраарагчаа хот суурин газрын объектын галт төмрийн эрсдлийн үнэлгээнд орчин үеийн арга техникийг ашиглах нь ус цагуур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн доктор Дуламсүрэн уур амьсгалын өөрчлөлтийн үүдэлтэй гамшигын эрсдэл түүний өнөөгийн байдлыг илтгэлүүд шалгарч тусгай барыг мал аж ахуйн эрдэмчлэгээний хүрээлэн хэвэгч малаас ялгарч байгаа метан хий тодорхойлсон дүн илтгэл эзэлсэн юм а. Миний судалгааны сэдв бол энэ үерийн хамгаалтын 70 цугуудын хил цагийн тодхон тогтоох асуудал байсан. Тэгээд хил цагийн тодхон тогтоосноор бол тухайн хил цаг дээр эрсдэлтэй бүсэд хэдийн хэмжээний айл өрхүүд байгаа. Тэдгээр дээр ямар зургалыг хийх вэ? Энэ шаардлагатай тоон мэдээллийг үүсгэснээр энэ бол практик ач холбогдолтой болж байгаа юм а. Судалгааны ажлын үр дүнг бол шууд бариад одоо энэ үерийн даалгаврын ажлыг урсгал засвар болон шинжилэн сайжруулах өргөтгөл болон цаашдаа Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний хэсэгчлэн төлөвлөгөө болон үерийн даалгаврын гэж барихад шаардлагатай суур тоон мэдээл болно. Гол зорилго нь болохоор ард иргэдэд болохоор үерийн эрсдлийг таниулан мэдүүлэх, үерийн даалгаврын өнөөгийн байдлын судалгаа болон тоон мэдээллийг шинжлэх ухааны үндэстэй тооцоололтоо харьцуулсан судалгааг зайлшгүй шаардлагатай байсан. Тэгээд олон жилийн үерүүд өнгөрдөж мэрэгсэн хойно ярим гихчээр дандаа тэгэхгүй биш өөрчлөлтөн сэргээл гарах хэмжээг авахын тулд энэхүү судалгааны ажлыг хэлэлцүүлсэн байгаа. Монгол улсын доктортой хөгжлийн бодлого алсын хараа 2050 баримт бичигт уур амьсгалын өөрчлөлт тасан зохицох тэсвэрлэх чадварыг бэхжүүлж үүсэж болцсохгүй эрсдлийг бууруулна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг үр дагаврыг багасгах, гамшигын эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөрийг шинжилж хэрэгжүүлнэ гэж тусгасан. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх, түүнээс үүдэлтэй сөрөг үр дагавар гамшигын эрсдлийг бууруулах чиглэлээр талууд хамтран уялдаа холбоотой ажиллах зорилгоор энэхүү эрдэмчлэгээний өгүүллийн уралдааныг зохион байгуулснараа онцлог байлаа. Иргэн та ой хэрийн төмөр гарахаас урдсан сэргийлэхийн тулд юуг мэдж байх ёстой вэ? Асаасан гал, шүдэнц, татсан тамхиа бүрэн унтраах, ил задгаа гал түлхэхгүй, татсан тамхинийч шүдэнцэг ил хаяхгүй байх. Үрээшилтэхтэй салхи шурахтай үед үнс нурмаа, угсан нүх, тагтаа битүүс саунд хийж занших. Хавар намрын үлдэрэлд өвсөхтэй газраар автомашин, мотоциклтэй зорчихгүй байх. Машин техникийн утааны яндан оч баригчтай болгох. Насанд хүрээгүй хүүхдийг төмрийн аюултай үед ой хэрт шүдэнц асаагууртаа явуулахгүй байх. Иргэн айл өрх бүр гал төмөр унтраах багж хэрэгсэлтэй байх. Төмөр гарсан тохиолдолд онцгой байдлын аль болон орон нутгийн засаг захиргаанд яаралтай мэдээлэх. Төмөр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэйг анхаарна уу? Онцгой байдлын ерөнхий газар.